Арай минь та юу вэ? Тавин сайхан. За, найз нь чамруу залгадаг учир нь чиний бичлэгийг үзье. Тэгээд нөгөө арьс арчилгааны арьс арчилгааны гүн цэвэрлэгээний бичлэгийг ч үзсэн. Ямар гоё бичлэг болсон бэ? Тэгээд бүр арьсаа арчилмаар гүн цэвэрлэмээр санагдтал бичлэг хийсэн байна. Тэгээд үнэхээр санагтаад найз нь нөгөө 4 комыг авсан. Тэгээд найз нь чамаас болон ер нь одоо энийг үзэж байгаа бусад ээж нартаа бүр чаленж эхлүүлэе гэж бодоод чамтай чаленж эхлүүлвэл 30 хоног чадах уу 30 орой найстайгаа арай олгон арьсаа арчилж чадах уу гэж одоо уриалмаар байна найзыг. Тэгэхээр 30 хоногийн хугацаанд арьсаа гоё гэрлүүлэнгээ өөртөө цаг гаргаад угаал өрөндөө найзтайгаа гоё үзэл бодлоо хуваалцна гэдэг бол маш сайхан цаг хугацаа. Баяртай байна. Тэгэхээр найз нь ч гэсэн комо бэлтгэсэн. Тадаа. Яа. Бүр энэ хүнд бэлгэлүүл их гоё ком биш үү? Тэгээд оюунагч байна надад бэлгэлсэн. Яг ингээд солонгос хүүхдүүд айгу гоё арьстай байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдүүд цагаан арьстай болоорой гэх. Юуны төрөнд оюунагчтай ийм гоё ком бэлгэлсэнд маш их баярлалаа. Мэдээж баярлсан сэтгэлээ зүгээр нэг баярлаа гэж хэлэхгүйгээр яг 30 хоног ээжүүдээгээ уриалаад энэхүү бичлэгийг хийхдээ одоо би бэлэн байна. Тэгээ бас маш их таатай хүлээж авч байна. Тэгвэл гоё. Амттай эхлэе. За юугаас эхэлт юм бэ? Яаж эхлэх вэ? Чи намайг гоё гайдлаад яваарай. Би бол ингэж боддог байхгүй юу? Таны хамгийн сайн арьс арчилгааны бүтээгдэхүүн бол таны өөрийн өдөр тутмын арьс арчилгаа өөрөө. Тэгэхээр ерөөсөө өдөр болгон орой болгон алдахгүй арьсаа арчлаа л гэж уриалаад байгаа юм. Тэ ээж нараас. Тэгэхээр ээж нар маань яг хоёулын бичлэгийг үзэнгээ дээрэс нь маргааш нөгөөдөр гэл ингээ орой болгон энэ бичлэгийг тавигдах нь шүү дээ. Орой болгон бит хоёр бичлэгийг тавина. Тэгэхээр орой болгон бит хоёрын бичлэгийг үзэнгээ яг арьсаа арчлаач. Тэгвэл ингээ нэх гоё бит хоёр яг ингээ хоёр биендээ амлалт өгсөн шиг нөгөө гоё арьсаа арчлаа гэл яг эхлэх нь шүү дээ тий. Тэгээ хин өөр өөрсдөө амлаад эхлэе гэж байгаа. За тэгээ. Эс нэхлээ. Эхлээд хоёлаа deep cleanser буюу энэ тосон цэвэрлэгч юм хэлээ. За. Deep cleanser. Тамин. Энэ ардаа англи тайлбартай байгаа. Яаж хэрэглэхийг бас заасан байгаа. Илэрчлээ. За. 1-2 минут юу яах нь те массажлах нь те. За энэ юундэ жигтэн төрчих. Тэгээд энэ цагаан фотогоо ямар гоё нэртэй байна. Хөө энэ нөгөө одоо ингээд янз бүрийн хятад бүтээгдэхүүн ч юм ингээл өнөртгөр ингээл амар хурц өнөртэй. Тэгсэн чинь өнөр чинь өөрөө л хими 1000 гаруй нэг киг агуулсан байт юм байна шүү дээ. Тэгэхээр айл болох ийм гоё энэ өөртөө үнэн нөгөө майлд зөөлөн өнөртэй. Ийм зөөлөн өнөртэй ийм бүтээгдэхүүнээр хэрэглэх хэрэгтэй байна. Тэгэхээр үнэрээр угаасаа бас хүн хардчихж байгаа шүү дээ. Тэгэхээр айл болох үнэр багтай зөөлөн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй тий. Тийм ээ. 1-2 минут массаж энэ. Энэ яг лайв энэ рилэрээ гээ тий. Хоёлаа энэ рилэрээ арай олон ээжүүдтэй яг гоё арьс арчилгааны типүүд тий. Яг зөв массажны аргууд энэ төр зааж өгч идэх үү. Би наад ер нь юу ямар одоо шалтгаанаас болоод гозынхаа бүтээгдэхүүнийг солио гэж бодсон бэ? Яг үнэ. Чист гоё асуулт асуулаа. Нэгдүгээр яг нэг гоё брэнд сонгож авъя гэж бодсон. Янз янзын ингээл онлайн шопуудаар янз янзын бараа бүтээгдэхүүн захиалал таалагдахгүй дараагийн дахиж захиалал бүр ингээ бүр залхаж чинь. Яг сайн бүтээгдэхүүн барьж авъя гэж бодсон. Тэгээд чиний яг брендийн энэ ярьж байгаа Atomy брендийг бүр ингээ улс хууртай нэлээд сайн брэнд байна гэж би бодсон. Бас нөгөө арьс арчилгааны чангалдаг бүтээгдэхүүн байсан шүү дээ. Тийм тэрийг хэрэгжилж үзсэн. Тэгээ би бүр үнэхээр авмаар санагдаад авцсан хөөе. Авт нөгөө юу лээ. Сонирхолтой хэрэгжилж үзэхэд байдгаа авцсан байвал яах вэ гэдэг шиг авцсан хөөе. Тэгээд би яг бас л өнөөдөр тэр 30 орой 30 чаленжда яг төрхөөд үзье гэж ээж нар маань миний нүүрний өөрчлөлтийг үнэхээр хараарай заяа. Тэгээ миний төрөний чиний асуултанд хариулахад бүрэн дөрөв хариулахад 2 хүүхэд төрүүлсний дараа 40 нэмэх болсны дараа миний арьс бол үнэхээр их суларч чинь бүр амар мэдэгддэг юм байна. Энэ хоёр ингээд энэ үнэхээр нөгөө тэгэл энэ доор нөгөө булдаа хүнжил гарч ирэл. Чи ямар гоё юм массаж хийнэ. Яадаг массаж гинэ. Энэ чинь нөгөө
Нүүрний V-line болгодог, нүүрний булчин чангалдаг. Тэгээ нүүрний арьсны гүнд байдаг коллаген нийлэгчлэлтийг сайжруулдаг тасгал шүү дээ. За. Энэ юу Ингээд бичлэг жоохон ингээд нэг жоохон сарнис хийж ин. Гэхдээ яг үндэ ээж нар ч юм уу надад яг ингээд тий үндсэн ингээд массажны техникийг харагдаж байгаа юм чинь найз нь сайхан сураад авъя гэж бодож байна. Тэр бичлэгийн жоохон сарнис маринсан тий таахгүй. долоовор хуруугаа ингээд нугалчин. Энэгээр эргэлдээд дэшигээ. Тэгээ V-line гэж яриад байдаг шүү дээ. Солонгос бүхнүүд нарийнхан нүртэй байдаг гэсэн. Тэрийг ингээд нүүрний ядаг тунгалгын дагуу нүүрний булчингийн зажуур буюу зажуурын булчингийн дагуу дээшлүүлж өгч байгаа байхгүй юу? Ямар Хошоогоо ингэсэн хэдэн удаа? энэ 11. Нэг гоё тийм. Халуун. Өстой гоё. Харин халуун өргөж чинь. Энэ сайхан. Тийм. Энэ нь болохоор хүн буюу тах нөлөөснөр арьс маань өөрөө өөртөө коллагеныг нийлэгжүүлдэг юм байна л да. Тэрийг нэвтрүүлж өгдөг дахиад. 11 яг 11. Тэгээ ингэ юм уу? Тэгээд дэшээ. Энэ ямар гоё нэг арьс баг өөр арьсаа татаад байгаа юм шиг мэдрэмж төрт юм бэ. Тийм одоо дух. Биш явах байх гэж боддог. Окей. Тэгээд тухай бас ямар амар үрчиж байна. Тэгээ ингэж бүр нэг гоё хүчтэй хин шиг массажлж жинхэнэ эд хэсээ сэрэмэр юм шүү. Тэгдэг үү? Нэг хурж ядаад манай арьсны гоё. Бид ингээд арьсаа ингээд даралт өгөх тусам арьсны гүнээс ингээд уян ширхгийг нөхцөлдүүлдэг тэр уурга буюу коллаген тэ эластины ширхгүүд сайнаа ялгаруулаач гэдэг тохио өгдөг гинэ. Сүүлийн үед нэг юм тий. Тэр чинь янз бүрээр тэр чинь шинжлэх ухааны үндэслэлтэй ах нь шүү дээ. Тийм бай. За би гэдэг багын билээ заяа. Одоо ингээд би мөмнөөсөө гаргана. Одоо тараа энэ. Оо юу вэ? Оо. Энэ чулуун Жемагийн гош харч чулуутай. Астай чадахгүй л гош. Бас болж чинь тий. Гош. Тэгээ ингээ гоошоор амсаж. Тэс ингээд энийг левчин дэжтэй. Наа чи яд левчин. Яагаад тэгэхээр нөгөө нөгөө 2 дахь 3 дахь төрөлтөн дээр хөх хөвдөд. Тэгээд харч чулуу гэдэг чинь нэрхтэй юм байна л да. Талаас нэг алдаг. Тэгээ юм хөхний өвчин авдаг гэдэг юм билээ. Бас мэдмээр юм байна тий. Угаач хүнэ. Тэгээ би яагаад нөгөө бас хөвчин өөрөө айгүй эмзэг эрэхтэн булчин хаалаг эрэхтэн жижигэн нэг юм занглаа мэдрэгдээд байдаг болохоор би энэ гоошаага сайхан левчгэндээ хийгээд бүтэн өдрийн турш өөртөө аваавчдаг. Чи эрэхтэн байна. Үндэ гоошаага гаргаж ирэл гоошаад штэ. За угаалаа нэ. Зинэттэй. Гоё. Заадаг. Бас тэг хэрэгтэй юм байна. Энэ бүр ингээд амар олон байгааз. Тийм ээ. Хаш тэгээд гоошаа тэгээд бас энерги хамгаалт болчдөг гэсэн үг. Надсан зэрэглэгч бүлээн угаач. Гоё зөвлөлт юм байна. За дараагийнх нь болохоор бид нар өөрсдөө хуурай урамсгалтай учраас тосон цэвэрлэгч нь маш сайн байдаг гинэ. Арьс хуурайчхаас сэргийлдэг. Тэгээд шууд цэвэрлэгчээр цэвэрлэхээс өмнө суртаа цэвэрлэгчээр арьс гэмтэх нь баг юм байна тий. Би болохоор ийм хөөс энэ дээр ингээд хөөсөө үүсгээд гэсэн хөөсийг сайн гаргах тусмаа илүү сайн хүн орж цэвэрлдэг. Нэг хөөсөрхөг байх тусмаа гэсэн. Ингээд хөөсөө наа гэсэн. Энэ гэхдээ янзын цай хөөсөрд юм байна. Ингээд хөөсөө шахаад бүм. Өстө жоохон орд юм байна. Жоохон бахта байн хөөстэй байнд орох амттай. Бас амар санхүү тэмдэлттэй нэг юм хөөсийн хумсыг чинээхэн орж байгаа. Нэр үнэхээр жоохон ордог шүү. Өнөөдөр би бас их хэвтүүлчих. Ихийг авч хөөсрүүлсээр
Чи Яа би яг бас нэг солимоор байсан шалтгаан нь миний одоо хэрэгжилж суучин хэрэгжилжсэн савн маань амар хуурашруулад байсан байхгүй юу. Тэгэл угаасны дараа нүр таталтаад энэ тест тийм байхгүй. Уг нь авал Австралийн хэрэгжилжсэн. Хүн ер нь ээж нараа by the way далимдуулаад яг урайлаа нүүрнээсээ юм харуулах хэрэггүй мэн. Насны бүгсэн хэцүү гэж болж байна. Тест насны бүгсэн. Яг үгүй. Энэ тавьчул амар юм. Окей. Яг одоо хоёлаа. Юу яа? Сайхан хуурайшуулж агаад нэлээд сайн хуурайшуулж агаад пилоп гэлээ. Зөөлөн гожуулагч. За. Гойжуулагч. Энерсэн хэрэгтэй юу? Тун хэрэгтэй юу? За ягаад бид нөгөө нэг скрапинг гожуулагч хэрэглээд хахаар айсандаа жижигэн урагтлууд үсгээд байт юм гинтлүүд. Тэгээ зөөлөн гожуулагч тэтэл үсдэг байна. Гожуулахгүй байгаа бол бид нөгөө өгцсөн арьсаа гүйцэд арьснаасаа цэвэрлэж чадахгүй. Тэгээд энэ нэг талаасаа нөхцөө бөглөрөх, за арьс амсгалахгүй байх, бохирдох тийм нөхцөл болж байгаа байхгүй юу? Тэгээд ялцчихгүй гуужуулах хэрэгтэй юм байлээ шүү. Үгүй. Харин нас нэмэх туснаа гэсэн үг. Би бүр нэг юм хэлчихв. Энэ реклам биш шүү заяа. Энэ реклам биш шүү заяа. Яг нэг юм хэлчихв чи сэтгэлээсээ. Энэ бүр ямар гоё ингээ хүүхдээ ярьс шиг зүйл юм болт юм бэ. Өстой гоё. Тийм байгаа. Тийм бэ. Энэ гэхдээ нөө юу пилинг жил нах те. Биний төрхөөр сингнэд тэгээд амар амран арьс. Яг сингнэд байгаа юм хүүтэй оргод их гоё. Энэ үнэр өстө жаргаж байна. Энэ ямар үнэрээ бодож хийдэг компани байх гэхгүй юу? Үнэр айгуу чухал. Хурц нүртэй нэг юу авцсан чинь бок авцсан чинь нөгөөдгөр угаасаа хувцас өмсгөөр толгой өвдөд ингэвэл яах вэ? Үнэр тийм амар юу байгаа шүү дээ. Би яг мэддэг байхгүй. Үнэрэнд өөрт нь л 1000 гаруй химиэлмийн дагуулдаг. Энэ атоми чинь боктой юм л шүү дээ. Боктэй бүхэмтэй юм билээ. Би тэрийг нэг хэрэглэж үзнэ. Ер нь тэгж жагаад нэг хүн ер нь химэнснээрээ баяждаг гэж тест яг үнэ. Би одоо бол нэрээ яг амьдралынхаа чанарыг сайжруулах гайгүй брэнд байг хэрэглэж чаддаг. Чигт өнөөдөр ямар гэрэлсэн байна? Найз энэ яг үндэ энэ бас цэвэрлэгчий чинь бас өөрхөн нөгөө найз дээр ч очоод цэвэрлэгчээр нугаагаад ойр бас энэгээр чи хэрэглээд ингээд арьс ирнэ амар хурд хугацаанд сэргээд ий. Тэгээ би яг 30 хоногийн дараа харуулсан заяа. 30 хоногийн дараа before after зураг харуулъя заяа. Яг ямар байх вэ? Тэгээ одоо ингээ хоёлоо жоохон 2 минут хүлээ. Тэгэхээр хатаачих юм бол гуужихгүй. Харин нэг тайсан дээр бас пилинг гэлээд өгчих юм бол гуужихгүй юм билээ. Тэгээ жоохон сайн хуурай байлгаж агаад яг 1-2 минут хүлээгээд тэгээ гуужуулаарай. Окей. Би нэг удаа нөгөө пилинг гэлээд хүрхчээд гэр орныхоо амиг амжуулж ингэж явж брахтаацсан. Тэгээ гуужаагүй. Хараа гуужихгүй юм билээ шогтуудаа. Хоёулагийн яг энэ юг одоо ингээд хоёр бинийгээ урайлаад ийм чаленж эхлүүлж байгаа дээр ээж нар, эмэгтэйчүүд, охтууд маань ингээд яг энэ гоо бичлэгийг тавиад өөрт байгаа юм ингээд хэрэглээд яг ингээд урам нэгнээсээ урам аваад ингээд хөдлөөсэй тий. Тэгээд удахгүй магадгүй хоёулаа 30 хоногийн дараа бүр лайваар тий хийж байгаа ээж нар маань хүмүүс маань энэ доор гоё бичээрэй. За орой алган яг хоёрыг дагж байгаа шүү. Чаленжд нэгдсэн шүү гэд. Тэгвэл хэдүүлээ лайваар орой алган уулздаг болоод хоёулахнаа биш. Бүр ингээд олон хүмүүс тий уулздаг гэвэл бүр nice байна. За 1-2 минийх бол бараг гуужаад эхэлж байна. Хэрүүнээсээ. Аяндаа мэдэгддэм билээ ингээр бүр ингээ бүнжигнөөд гэдэг айгуу зөөлхөн байгаа. Тийм ээ. Тийм байна. Зөөлхөн мөртлөө бүнжигнээд тийм. Ямар гоё юм бэ? Ингээл арьсаа гуйжууллаа юу? Ингээл өгцсөн арьс гуйжуулах хэвээр амар сайн тий. Ингээ өгцсөн арьс. Сайхан ингээ гуйжаад бөмбөрөөд би бүр ингэ сонсч байсан байхгүй юу? Арьсаа бол ерөн бол эмэгтэй хүн заавал гуйжуулах хэвээр. Яагаад гэвэл хүн ингээд өгцсөн арьсаа гуйжуулахгүй. Харин тийм байна. Вау. Өгцсөн арьсаа гуйжуулахгүй бол нөгөө гоё үнэтэй тоснуудаа зөв өвчтсөн аль хэдийн арьсанд чинь тий наалдахгүй болсон тэр хэсэг дээр тэр давхраг дээр л түрхээд байдаг. Тэгэхээр тэрийг гуйжуулж өхүүлэх ёстой тий. Бай бай хэлэх ёстой. Ингээд пилинг хэрэглэх тусам улам л гуужилт нэгсээд байт юм билий. Одоо бүр амар наардаа ирүү гэтэл зүгээр л юм.
Өдөр иргэсэн гуйжлт нь нэмэгддэг юм байна. Нэ зандараараа за. За. Тэгэхээр бүр илүү гоё юу яагаад юм байна л та. Харин тийм. Үсэн цэвэрлээд байгаа юм байна л та. Намаа чи пилинг гэл биш крем гэл хийлэх гэсэн шүү дээ. Тэр чаах Би дөрөвдөө. тиймээс айди жоохон. Мэдгүй яагаад мэдгүй. Нэг л миний юм биш юм шиг санагдаад. Үгүй тэр энэ бол ингээд 4 удаа ингээд арьсаа цэвэрлэж чинь тий. Тэгээд яг салаан тэр салааны гүн цэвэрлэгийг энэ гэртээ хийчих чинь. Тэгэхээр яг заа гоё тий. Эндээрээ ч нөгөө массажаас хийгээд өгч болно. Гэтэ юм цагирах хөдөлгөөнөөр дандаа доороос нь дээш. Оо аймаг тэрхэн мэд төрж шүү. Оо арьсыг жаргаж ин бүр. Арьсыг зүгээр л жаргаж ин. Энэ нүүр ачдаг альчуураа бас их тусдаа ойлгох хэрэгтэй гэдэг байгаа тий. Яг л өөрийнхөө нүүр ачдаг альчуураа тусдаа. Инхээр их гоё юм аа. Одоо оройд чи ингээд өө завгүй гэл арьсандаа завгүй гэж өстой хэлэх ёсгүй юм байна. Тэгээ яг инхээр хоёрын биндээ намтдаг үед ингээд орой болсон цуг ёо сайхан хол ари ховж базангаа гэдэг шиг ингээ гоё юм гоё юм. Харин хүүхдүүд онтуулж байгаа. Өө нэг нь унтаагүй манай хүүхд явжлаа. Гэтэ одоо хэдиалт хүүхдүүдийг хүү заримдаа ярьсандаа анхаарал тавь шүү дээ. Ёо нэрс бүр жаачжээ. Ингэж зөөлрөх юм. За маска төрөх үү? Тийм. Нилээ хатах хэрэгтэй юу те? Бааз. Тийм ээ. Аль нэг заавал байхад бүтээгдэхүүн бааз тий. Гүн цэвэрлэгээ гэдэг бол яалтчгүй арьсанд маш чухал. Яа нэг. Энэ их гоё. Энэ би энэ хамгийн дуртай. Нэг гоё санагдаад байдаг. Үнэр нь тэгээд бүтцэн цавуулаг. Үнэр өстой гоё юм. Яаж юм энэ солонгосчууд нэрээс юм хийх гэж бас хийн шүү те. Тийм ээ. Манайхад нэг нь үйлдвэрлэгч орон биш гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон маа. Ой, нэг ч нэрээ дээрээс нь доороос нь дээш нь нэг хоёр л ингэхтэй байцтай. Чи бүр. Яа шилгөө ийс юм батгүй. Хөрхөн хамар. Манай баг сэрчжээ. Энэ наа. Үйлээ. За ээж нь ойлгосоо даа. Тэгээд айлны бүтээгдэхүүн төрөлөө дууссан ч гэсэн захиалал авчих юм билээ тусна. Аха. Зарим нэг хөөсөн цэвэрлэгчээр угааж чаддгүй хүмүүс байдаг шүү дээ. Бид нар ч гэсэн хөөсөн цэвэрлэгч нь авахгүйгээр үнцэн 3 бүтээгдэхүүнээс авчих юм л. Захиалдаг. Аппликейшн авчихсан уу? Тэгсэн би бүгдийн заалгаад тавьсан. Амаа. Захиалдаг автомат нь монгол хэл дээр амар юм л шүү дээ тий. Тэгээд маргаас ирчих чаас тий. Харин тийм нэг өдрийн дотор тэр жаргацсан. Үнгүү хөлттэй. Юмнуудтай амар хөтөж. Жохон ихтгэл зузаан төрчихээр ингээд 15 минутанд татахгүй жоох удах гадлаа би нөгөө гэлскээс их юм хийдэг хүн чинь. Дараагийн маа хиймээр байдаг. Гэтэ яг маска тавьж бараг 30 минут үлээхэд нэг хэцүү байхгүй тий. За. Эднээсээ жоохон хаалгцсан байсан шүү дээ сая зөөр тийм. Одоо энэ дээр ингээд нөхцөл харагдана. Би ингээд маска тавьчихсан миний нөхцөлтэй бүр амар багассан ингээд. Чи сайн харуул ингээд хөөсөрцөн юм чи хөөс харагдана. Тэд нар нөхцөлтөд гэсэн. Нөө зөө. Миний бүр нэлээд багассан байлаа өмнөхөөсөө. Хоёр нэг энэ цагаан энэ нүдний нисгчний тэжил багтаж гэдэг чинь шүү дээ. Ингээд жоохон үнэхээр багассан байна минийх. Тийм ш. Үнэхээр багассан байна шүү. Тэгэл би бүр ээж нараас нэг юм гоймаар ахгүй.
чанаргүй муу бүтээгдэхүүнээр арьсаа битгий хураарай. Би наран за бүр брендийн нэглэхийн төр бүтээгдэхүүн гэж аваа хэрэгэлсэн. Амар юу яадаг гүн чигшүүлдэг гэл амар гоё нэртэй баг алтан мөнгөн ч хэлв. Тэ байхгүй ингээд цагаан батгонууд ингээд эрүүгээр гарчаад тэгээ ерөөсөө арилахгүй. Тэрий чинь шахаж гарахаас өөр зүг болж байгаа байхгүй. Тэгээ шахангууд зөндөө сарвтай болвол амар би просто миний зүрх өгсөн баг. Би нэг удаа савгуудаа тэгчих. Йоо бүр амар юм. цагаан батгах хэвээр муухай. Яа дараа нь ингээл зөндөө гоё ингээ маск засаг түрхээд юу яагаад арилахгүй байхгүй. Тэгэл яг чанаргүй юм хэрэглэжэл тэрнээс олж ингээл хэд хуурайшлаас цагаан батгах үсэж байгаа шүү. Тэгээ цагаан батгах ч бүр ярьсны гүнд бүр тэгэл байж лээ тэг ерөөсөө. Ханд гэр үлсгэж л тэ. Би анхны бас хуулахад амар өвдөн гэж бодоод тийм үлээ. Эмчтэй ууж одоо хүүхдийн ерөн хүүхдүүдийнхаа дарахтаа хамгаалж байна. Өө нэрээ. Дахиад өнөөдрөөс эхлээл жоохон шуугтнаад байна. Манай хүүхдийн манай багын хамар. Тэнгүүтэнцтэй маргаашнаас яс нөгөө юугаа тас шаардстай альмажиг дэмүүлгээ бодоо иж чинь. Чамаас сурсан арга. Чиний рилээс үз. Чиний рилийг ирэн ухвал зөндөө юм гарах юм байна шүү. Гэтэ тэрийг хүүхд нь гаг болчихж байгаа үстэй нэг 3 хоног дараалал. 3 хоног яг 5 хоног шаардстай. Хүүхдүүдтэй яа шаардсах вэ гэж би бүр гашилдаг байхгүй юу. Тэгсэн чи өстой шаардстай алим гэдэг чинь гоё юм бэл. Яадаг гинэнэ. Одоо ингээд алим гэдэг жимс чинь маш олон витаминтэй байгаа шүү дээ. Усан тусдаг, тосон тусдаг гэсэн хоёр янзын витамин байдаг тий. Тэгэхээр ягаад тос ашиглаж боловсруулаад болгоод байна гэхээр тосон тусдаг витамин нь тостой хамт боловсруулж явах үед хүний биед шингэсэн илүүтэй байдаг гинэ. Тэрийг технологич судалгаагаар баталсан. Тэгэх юм болохоор аль болох витамины хүүхдэд илүү хурдан сайн шингээхийн тулд жимснийг нь тосны тусламжтайгаар боловсруулах нь чухал гэсэн. Тэгээд шар тусны гой мөнөр оруулаад хий давтаг болохоор шар тустай болохоор гоё болж байгаа зү. Тийм билээ. Бүр нэг зарим нэг одоо нөгөө шар тусны мөнөр авч чаддаг хүүхд байдаг шүү дээ тий. Тийм хүүхдүүдэд яг оливер одоо бас хэрэгтэй. Нэр манай шар тус тусах гэдэг тэгвэл оливер бас гэж болох. Тийм болно. Зя. Явуулаа. Бүрэн гоё батаг бол сэвчмэр юм байна. Сэвчмэр юм. Оо. Нэр. Тэгээ. Энд чи яг ямар үйлчлэг гэдэг лээ? Ингээд арьс чангалдаг, цагааруулдаг, гурван үйлчлэг гэдэг шүү. Оо за яг энэ афан тий. Яа. Энд чинь нэг нь 20 мянга тий. Нийлээд тийм 100 мянга. Тэнгүүтээ нэгээр нь ч авч болох юм байлээ тий. Гэхдээ нэг нь 20 мянга аим хинтэн байгаас тий. Чи 20 мянгаар одоо энэ нэг амар баг хэрэгэлдэг энэ хөөсөн цэвэрлэгчийг аваад үнэхээр удаа хэрэглэх юм байна. Яна энэ батаагүй жоохон плейш. Яг үнэндээ 110 мянгаар оройн арьс арчилгаа гэдэг бол эмэгтэй хүний хувьд өөртөө оруулж байгаа маш том мөнгө оруулалт тий. Үр дүнгээр л харуулж байна. Өнөөдөр ярихаар фильм орооцолтой бөөгнөрүүд бүрэн яриад байгаа юм. Жоо ядарсан юм. Уггүй мэдгүй. Бомб. Facebook дээр пост оруулах гэсэн чинь алдаатай бичээд. Тэгээд төвчээр барсан. Өнөөдөр ч бас компани байгуулад. Том бичлэг. За энэ маска тавьсны дараа арьс нэг тийм нэг шалдан нүцгэн юм шиг мэдрэмж төрдөг надад л. Нэг шалдлаад нэг ондоо орохтой гоё идэг шүү дээ. Нүцгэн амтхтай. Бүгдийн цэвэрлж яа нэг. Тэгээ яг энэ дээрээсээ би одоогоор нөгөө абсолют хамааг байгаа шүү дээ. Аагүй ч гэсэн би хуучин өөрөөр хэрэгжилсэн коммент өгч байгаа байхгүй юу? Тэгэхэд ингээ маргааш өглөө нь өмнөх одоо зүгээр одоо өөрийнхөө хуучин цэвэрлэгсэн цэвэрлэгчээрээ цэвэрлээд унтахтаа ялгааны юу гэхээр өглөө аюу чиглэг босч ирж илээс. Ханцан чиглэг өглөө бүр ухаанаагүй санагдаад амч нүрээ дахиж яг тэр чиглэг ингээ угаахаар байхгүй болчих юм шиг санагдаад.
дутуу хатсан үед нь Mazda гуулахаар сайхан болт юм байна. Тийм. Би ч хадгалж болохгүй гэсэн тий. Тийм 7 хоногт 3 удаа байх болох юм билээ. Тэгэхээр энэ бас их удаа хэрэглэхнэ. Тэгээ 20 дээр авчаад Харин би нэг одоо ихтэй авчих гэж байгаа. За одоо нүүрнийхээ арьс арчилгааны бүтээгдэхүүний төрөхөөс өмнө хөнгөн худуусаар ингээд угаачих юм байна арьсаа. Шахаад. Бас яхаа бүтээгдэхүүний төрөх юм биш үү? За ямар санагдчих юм бэ? бүр үнээр жаргасан мэдрэмж төрж байна. Арьс л. Тэр хоспиталыг унтмаар байна уу? Яа би нэг Манайх нөгөө яармт амьдардаг. Яармгийн бас энэ хав арьс гэнэ. Ус муутай байна. Тэгээ би бас энэ тийм тэр ус муутай. Одоо ми чинь бас гой шүршүрний толгой зард юм байна. Тэг хамгийн гоё нь шүү дээ. Энд чи яг нэг хүний болго барьд юм ба шүү дээ. Хаач гисэн ижил үнтэй. Тэр чам руу хандаад орсон жижиглэнээр авна, над руу хандаад орсон жижиглэнээр авна. Чи үнний минь гэж яахгүй. Би дамчин аймаа чин болно гэж байхгүй. Миний арьс амар цайсан байна. Гоё юм чинь зөвхөн зөвлөлт гэрэлтчихлээ. Харин наад чи надад авслаад хэрэглэгийг томчоо. Я харахгүй байна. Чи яг хоёулагийн нөгөө анхны эд хоногийн өмнө хийсэн бичлэгийг харах юм бол миний энд амар том хар байгаа заяа. Миний нөгөө шахацсан. Тэр бүр нэлээ арилсан гэваад та. Тийм үү. Ямар ч их цайлгаж ийн ихний чинь бол гарч байгаа. Ярс их цайлгаж. Тэгвэл яаж ч бодсон ингээд гой сайхны бүтээгдэхүүн хэрэглээд үр дүн гараад байвал хэрэглээд л. Тэгээд би өмнө ингээд яг гой утгааг байгаа байхгүй юу? Замс нэг үлгэн ингээд явж лээсэн тийм за нэг нүүндээ юмаа турхацсан дээ гэсэн мэдрэмжтэйгээр дотоод ороод өмнөх харьцаа яаж өөрчлөгдсөн бэ гэдэг өөрчлөлтийг анзаарах хугацаар өөрчлөлдөж чадахгүй нэг чинь үр дүнгүй байхгүй юу? Бид тэрийг тоохгүй л гэдэг нэг яг мангар. тэг бас одоо хор чи бас нэг хөрхөн тэг баг 30 минут гарсан даа орно шүү дээ баг. Тийм болохоор арьс чинь бас хаачиж гайг байгаа заяа. Чи 40 гараад ирвэл заяа. Бүр ингээд арьс бүр ингээд үнэхээр солирд юм байна. Би ингээд дөнгөж 30 гарсан байхад би ч бас гой сайхны компаниудад ажиллаж байлаа шүү дээ. Тэгээ ингээд бид над дээр ингээд үйлчлүүлэгч нар ирээд миний арьс сулраад унжаад гэхээр би гайхдаг байсан байхгүй. Залуу сайхан байжээ. Тэр үед арьс сулран унжин гэж одоо юу вэ гэм бол гэж яг үндэ дотроо боддог байсан. Гаднаа хүн тэр хүнийг сонсоод те бүтээгдэхүүнээ зөвлөж байгаа гэсэн. Тэгсэн чинь одоо яг 40 насны басхан дээр үнэхээр арьс сулрд юм байна, унжд юм байна. Арьсанд их тийм өөрчлөлт явагд юм байна гэдэг. Би яг тэр дундхаага төрүүлчихэд би бараг 83 ил болсон байхгүй юу? 50-ээс. Хацар унжилт гэдэг жинхэнэ утгаар нь мэдэрч байсан байхгүй юу? Хацар чинь энэ 90 байгаад тэ 90-ээс ингээд дах юм лээ бүр. Миний хацар бараг энд ирж ирсэн гэлээ энд. Ингээд хацар ингээд илүү ингээд гараа мэддэг даа шүү. Тэгээд бид ингээд хацар яг ингээд бандаж гарч ирж болно шүү дээ. Би юм бомбор хацар дуртай л даа гэн. Тэгэж биш ингээд унжиж гэж мохоо доош унжиж. Тэнгүүд ингээд юм өстө муухай тэр. Тэгэл би аягаал нүүрний йога хийгээл тэгээд арьсандаа тэгээд бид нар бол гош мош чиргэлж байгаагүй л тэгээд зөвхөн нүүрний йога хийгээд өөрөөрөө ингээд одоо ингээд гурван царвах тасгалж тийм юм хөө татмасаа хийгээд давчныхаа булчинг чангалаад тийм чи өөр ингээд гайгүй татагдаад өөрөөрөө татагдаж ирэхээр айгүй гоё. Тэгэхгүй хүмүүс нэг унцаа яг дүүргээд нэг юм унжаагамжийг харагдуулж байгаа боловч тэр чинь ингээд гадны бит учраас арьсанд аймаг гарч мэлээ. Тийм. Тэгээд миний арьс буцаад ингээд татагдчих. Йоо тэр үнэхээр амар байсан шүү. Эсвэл оруулах уу? Тэгэж байна. Би ихтэй зураг хавуулдаг байсан тэр үед. Буруулсан мэлээ тийм. Гэтэл үнэхээр ингээд аваад юм биш бүр хацар ингээд унжаад би юм бол одоо арьсныхаа хамгийн муухай үе дээр явж байгаа шүү дээ юм бол тэгээ ичгүй ингээд бүр бичлэг хийж шин. Тэрээс би яг одоо юу бид яг бичлэг гэдэг чинь би чинь за 6 жил 7 жилийн өмнө би Монсод ажиллаж байгаа. Хүний арьс саншлаа зөвлөгөө өгдөг тэрх гоё арьстай мөртөд ордог байлаа шүү. Тэгээд хурдан сэргэж байгаа хаа тийм. Хурдан сэргээсээ бурхан минь тийм байх юм бас гашуурч чинь. Бас ер нь яг эмэгтэйчүүдтэй хандаж хэлэхэд төрсний дараа бидний бодисын солилцоо гэдэг зүйл за зарим хүнд ингээ удааширдаг гэж үздэг шүү дээ. Уг нь төрсний дараа байдлыг ээж ашиглаж чадах юм бол богино хугацаанд эмээр төрж байгаа юм шиг маш сэргээг болдог. Тэнд бол гэхдээ шинэ тэжээлийг маш сайн авах хэрэгтэй. Хоолоороо, арьсаараа, амралтаа. Тэгэх юм бол яг дахиж байгаа юм шиг ингээ улам гэрэлтээд идэг ээж. Яг тэгэхээр тэр хүүхдийг өсгөхийн тэгээд бол бидний ердөө үеийнхээс маш хурдтай хуваагдаж өөрчилж олширдаг юм байна л да. Хүүхдүүдэд бид нар яг шинэ тэжээлийн байдлыг хангалттай сайн өгөх юм бол ээжийн бие маш эрүүл болдог. Тийм учраас дээрээ монголчууд олон дахин төрөх тусмаа ээж залуучдаг гэж ярьдаг байсан шүү дээ. Тийм яриа байдаг шүү дээ. Тэгэл одоо тэгж чадахгүй нэг байгаа нь бас ортой яагаад тэгэхээр одоо бидний хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн дээр үеийн шинэ тэжээлийн агуулмж өндөр байж чадахгүй байгаа. Одоо бас 3 жил хийгдсэн судалгаагаар нэрсэнтэй агуулгадах амин дэмийн үзүүлэлт 3 жилийн өмнөөс одоо 10 дахин багассан байна гэдэг судалгаа гарсан шүү. Энэ нөгөө хөрс бол агаарын нөхөлтөөс шалтгаалж байгаа.
Тийм байх. Тэгэхээр бид нэр хоол хүнсэндээ зөвхөн анхаарал бас болохгүй байгаа. Тийм байх тийм. Нэмэлт байх хэрэгтэй юм шүү. Би бигээд дээ шүү. Залуужих байдал нь өндөр гэсэн үг байхгүй. Тэрийг овжоо шилж чадах юм бол хэрэгтэй. Тэгээд надад нэг дөнгөж дөрвөд 3 сартаа байгаа хөл үедээ тэр мэдээлэлээ өгөх гээд Facebook-ын групп нээжлээ. Тэгэж Ингээ бичлэг дээр нэг юм өмсүүтэй нэг юм өнгөс үг өсгөн саздаж марсаж дээрнээсээ ээжүүдтэй мэдээлэл өгөх гээд бүр ингээ сандраа яараад энэ гоё минь хурдан уулзчихсан гэж тэгдэгэслээ. Тэгээ одоо чиний эхний бичлэгүүдийг үзэл хөхөөл юу байх нь шүү дээ. Тэр хөл үедээ хийсэн бичлэгүүд их байгаа. Тэндээ ч ингээ хацар хэмжилт гэсэн баха. Тэгээд л угаасаа тэгээд айгу хурдан ингээ сэргэж байгаа зүг арга хэмжээг нь авчихад тийм болохоор миний найз хөхөөл юм чинь одоо хурдан сэргэнэ л гэсэн. Энэ үеийг алдаж болох байна шүү дээ. Ер нь гэдэг төрснээ дараах ихний 3 жилийн хугацаанд тэр бодис солилцооны идэвхтэй эрчимтэй хуваагдж байгаа байдлыг ашиглаж чадах юм бол илүү 3-5 жил болоод явчихаараа удаашрдаг одоо буруу зам руу ордог. Тэр хугацааг л эмэгтэй хүн байгаад авчих хэрэгтэй. Тийм учраас илүүтэй нөхрийн хайр халамж, гэр бүлийн хайр халамж тэр эмэгтэйд хэрэгтэй байх нь шүү дээ. Яг тэр хугацаанд нь яг усалж байгаа шиг ээжийг усалж чадах юм бол тэрнээс сойрч идэн ээж үр өгөөж өгнө гэр бүлдээ илүү их одоо анхаарал халамж өгч чадхаар тэмцэж хүчтэй залуу хүн болж буцаж төрж юм гэсэн үг байхгүй. За одоо юугаад төрөх чинь? Одоо энэ ч бас амарх юм уу 6 яана гэлсэн чинь би 4-р төрөх чинь. Энэ чинь сэн бүгдийг арьс бүр итгэвчүүлдэг юм билээ. Арьс биш ээ бүр эс итгэвчүүлдэг. Тэгэхээр бүр гоё аахгүй. Эсийн төвшөнд хурж үйлчилдэг. Тэгээд ингээд зүгээр ингээд жирийн бүтээгдэхүүнийг одоо баг рекламадал эсийн төвшөнд хурж үйлчилнэ гэж тэгтэлсэн шүү дээ. Тэгэхээр би бол энэ брэндэд бол үнэхээр итгэж байгаа. Маш олон шагнал урамшуулсан тэр юунд хайрцагнан дээр байд юм билээ. Патент нь. За миний одоо судалснаар одоо эдний гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниас Солонгосын Цөмийн орчин лабораторитой холбоотой гэдэг тийм нэмэр нэг том брендийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хийдэг юм билээ шүү. Тийм учраас одоо чанар техникүүд адилхан. Гэтэ Солонгосын бүтээгдэхүүн гоо сайхны бүтээгдэхүүн чинь бүр амар үнэтэй. Тэрний хажууд бол хүүхдийн тоглоомж хэлдэг шүү дээ. Тийм. Үн болон чанараар үнэхээр сайн юм билээ. За тэгээд энэ гоё бүтээгдэхүүнүүдийг авъя гэвэл хөлөөрөө хандаж болно сте. Би одоо яаж авдаг учраа олцсон юм чинь ямар ч хүн хандсан зөвлөө хэлээд өгнө. Хурдан шуурга автын заагаад зөвлөө холбогдоод л асуучуд болно. Ягаад тэгэхээр би ингэж боддог шүү дээ. Энэ Facebook, social гэдэг зүйл бол хин нэгний амьдралыг хэлбэршилж өгч байгаа. Тэгэхэд хол хоёрыг учруулж тэгдэг учраас мэдгүй чадахгүй зүйлийг тань ингээд мэдхийн төлөө бичлэг хийж байгааг минь сайхан хүлээж аваад манай найзын пэйж хуудасаар холбогдоод бүтээгдэхүүнээ яаж авах хэрэгтэй танилцаарай. Тэгээрээ баярлаа. Атаагүй тийм гэхгүй юу? Зарим үеч би харахгүй. Яг одоо л жоо сайн нэг гацсан. Яриад гацгүй байх байх. Ингээд хаалта. Нүунийхээ гоё мэд төрхийг хэлцээд юм чинь. Телефон дамж юм аим сайн би эсвэл өмнө анзаарч байгаагүй мүү. Ямар ч өглөөс ирэхэд аягүй гоё чиглэлс ирдэг. Ти яг одоо ямар брэнд вэ? Имик хатуу Сентела. Сентела гэдэг брэнд юм уу? Энэ амт. Ханаас асууж байна. Ихтгүүрээс яаж нэг ганцаар дэлгүүртэй их дэлгүүр. Их юм одоо дэлгүүрээс л авчихсан. Энэ дэлгүүрийн доор гэдэгтэй явж би. Би ер нь юм хөдөлгөөний амир хардаг юм сайн уу? Яа. Өргөн охин бэ. Энийг охиныг дэмжчихье гэл тэгэл намайг найрч чадж байгаа. Гоё ярьж өглөө гэдэг. Сэтгэлээсээ ингээд түрүүн чиний төгсөн чи зөвхөн төгс. Тий. Тэгсээр том тий. Тийм байц 8 сар ирэлдэг гэсэн. Зөвхний тосноо чи арай том. Тийм юм бид шүү дээ тий. Тийм чи арай том тосоо. Тэгээд гол нь тэгдэг гинэ. Одоо бүр заяа солонгос хүүхнүүдийн дунд заяа. Зөвхний тосыг нүүрэндээ хөдөөндөө дөрөвдөг мод илэрч байгаа юм. Вау. Тийм. Зөвхний тос чинь бүр үнэхээр сайн чанартай. Яг л зөвхний тэр хамгийн дөрөнд өвчлээддэг гүн үрчлээнд зориулсан тос шүү дээ.
Тийм болохоор яг хүзүүн мүзэг бол үнэхээр авард юм байна. Тийм болохоор тийм мод бэлгэж байгаа юм байна. Тэгэл солонгосын хүүхнүүдийн энэ ямар сайх юм бэ? За би ч юм болохгүй дээ гэл ингээл дотроо атахаал тэгэл өнгөрөх биш. Яг хэрэглээ юу яах вэ? Дуурайх хэрэгтэй, хэрэглэж байгаа юм хэрэглэх хэрэгтэй. Бид юугаар дутах вэ гэх хэрэгтэй. За өнөөдрийн орчилгаа болсон. Тэстэн хувийн болон хувьсгалын баахан яриа өрнүүллээ дээ. За тэрийг бараг дахиж шүтгэн халаггүй юм уу гин гаднах нөгөө цаасан хайцгийг хайж маяхгүй байсан. Хэсэг хадгалсны дараа хайж байлаа шүү дээ. Дахиж шүтгэн. Халиа before after зураг оруулж тий. За болцсон.